Өчигдөр 12 цагийн орчимд Сонгон найрхан дүүргийн нутаг Даргуун төвийн орчимд зам цөмөрч хүн даацын машин хулцсан хэрэг гарсан. Осолцсон машины жолоочийн биеийн байдал гайгүй өөрөө эмнэлэг рүү явсан гэж Сонгон найрхан дүүргийн 29 дугаар хорооны засаг дарга Болор Сүрэн мэдээлжээ. Засгийн газрын даваа гарагийн хуралдаанаар хэд хэдэн чухал асуудлыг шийдвэрлсэн талаар өчигдөр мэдээллээ. Түүний нэг нь ипотекийн зээлийн урьдчилгаа юм. Хуралдаанаар орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэлх хувийн баталгаанд хамрагдах зорилттой бүлгийг тодорхойлох. Улмаар ипотекийн зээлийн баталгаанд хамруулах шалгуур үзүүлэлтийг тогтоож санал боловсруулан эх сард багтаан засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг өгчээ. Монгол Ардын намын дэргэдэх нийгмийн ардчил Монголын залуучуудын холбооны 5 дугаар их хурал өнгөрсөн амралтын өдөр болж өнгөрсөн талаар бид мэдээлсэн. Тус хуралдаанаар нийгмийн ардчил Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчийг шинээр сонгосон төдийгүй дөрмийнхөө хүрээнд бүтэц бүрэлдэхүүндээ дараах өөрчлөлтийг оруулсан байна. Тодорхойлбол нийт гишүүд удирдлагын 25% нь эмэгтэй төлөөлөл байна гэсэн. Мөн насны тухайд нийгмийн ардчил Монголын залуучуудын холбооны нийт гишүүдийн 3/2 нь 18-аас 35 насных, 3/1% нь 39 хүртэлх насны залуу байна гэж үзснийг хуралдаанд оролцсон 339 төлөөлөгчийн 72% нь дэмжижээ. Засгийн газраас шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дэд даргаар төрийн албанд ажиллаж байгаагүй 27 настай мисс бүсгүйг томилсон гэх шууган олонний анхаарлыг таатан харлага төрүүлсэн томилгоо байсан гэж мэдээлж байгаа. Энэ асуудлаар манай сэтгүүлч өчигдөр инх заяагаас тодруулсан нь олонний анхаарлыг татав. Шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дэд дарга хэлэхдээ би сайхан бэлгийг юу танихгүй, уулзч байгаагүй. Намайг томилогдсон даруйд гарсан бүх мэдээллийг гүтгсэн нэр хүндийг минь гутаанд оромжилсан гэж үздсэн учраас зохих журмын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан гэжээ. Монгол улсын хөлбөрийн баатар Олимпийн аварга Бадар ууган нийгмийн сайн сайхны төлөө гэр бүлийнхээ хамтаар зүтгэхэр шийджээ. Тэрээр эмэгтэйчүүдэд тулгардаг үргүүдлийг эмчлэх өөжин мэд үр шилжүүлэн суулгах эмнэлгийнхээ нээлтийг өчигдөр Сурилгын сургуулийн эмнэлгийн байранд хийжээ.